амд амьдсан яриа гэдэг шиг л тийм нөгөө электрон жаал. Тэг электрон жаал яг зарим нь ч тэгдэг л байсан. За яг бүр ингээд электрон жаал гэдэг оюутан болохоос өмнө шүү дээ тийм би чинь 10 настайгаас хичээл заадаг байхад бол тэгэл нөгөө амд амьдсан нэг одоо хүүхэд ингээд гайгүй суралцаад явангууд дараагийн одоо таньдаг мэддэг эцэг их нь байдаг ч юм уу хүүхдүүд ч юм уу гэл. За тухайн үед улсын хурлын гишүүдийн хүүхдүүдэд бол их хичээл бас заадаг байсан. Яг EBS-д бол нэг 3-аас 4 жил их сурсан байдгийг. 3-аас 4. Тэгээ 8 настай орсон. 3-аас 4 жил сураад тэгээ 12 настай болчихгүй юу. Тэгээ нэг үтсэж 10 дугаарыг төгсгөлчихсөн. Шавнар маань за шавнар гэж ах нар л байгаа л да. Ах нар маань нэг эсэндөө 10 дугаар ангид төгсөөд би яг ер нь цуг 10 дугаар ангид төгссөн. Нөгөө зэжээ зааж байгаа одоо шавнартайгаа шав ах нартайгаа цуг 10 дугаар ангид төгсөх болчоод тэгсэн чинь нөгөө үедээ би конкурсанд бэлдэж байгаа. Би өөрөө бэлдэж байгаа. За яг хуу хичээл заах бол яг цэвэр одоо амьдралын шаардлагаар тэг хичээл зааж эхэлсэн. За ер нь бол тэгэл 9 настайгаас эхлүүлээл. Тэгэл би чи яг 10 настай хэд бол ер нь бол 10 жил буюу одоогийн 12 дугаар ангийн агуулгыг өөрөө биед дагаад эзэмшчихсэн байсан. Тэгээд тэгэл 10 настайгаас эхлүүлээл яг конкурсанд бэлдэж эхэлсэн. Нэг асуудал толгорч ирсэн яг. Тэгээд сургуулийн захирал гээд нэрлэгдээ явж байгаа юм би өөрөө. Тийм манай ээж бол санхүү интернет бариад. Тэгээ би ч өөрөө сургуулийн захирал тэгээд хичээлээс заан тэ. Тэгээ ганц хичээл заахгүй би чинь бас өөрөө математик хичээл заан юм уу тийм. За гэр бол ерөөсөө л юм нэг юм баг музей шиг юм ингээд тойроод ингээд юм баахан сургуулийн хэрэглэгдэхүүн болчихсон. Тэгэл тэр дундаа баг амьдралаа ажиллаа. Хичээлээ заагаад суралцаал тэгээд яваад иддэг байсан. 90-ад оны сүүл үе хавцаа бол яхаар одоо жишээ нь миллениал үеийнхний үе гэж тодорхойлох юм бол энэ үеийнхэнд бол одоо жишээ нь яг өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочныг барыг сонсож байгаагүй хүн гэж байхгүй байх гэж би хувьдаа боддог. Электрон жаал их бүрүү гэл. Хэдэн настайдаа яг ерөнхий боловсролын сургуулаа төгссөн гэж ярьдаг үлээ. EBS юу? Тийм, ерөнхий боловсролын сургууль. Яг 12 настайдаа. 12 настайдаа. Тэгэхээр чин хэдэн настайдаа ороод ер нь яг ерөнхий боловсролын сургуулийг тухайн үед 11 жилээр төгсдөг байсан бол 10 жилээр үү те? Та хэдэн жил сурсан гэсэн үг үү? Би ч өөрөө 80 он төрсөн. Тийм. Одоо яг миллениал үе гэх юм бол ч одоо 82-оос нэг 96 тийм хоног миллениал үе гэдэг шиг байгаа яа. Тэгээ 97 оноос хойш болохоор одоо 2010 хүртэл Z үе. Тэгээд одоо ч нэг бас альфа үе юм хүүхдүүд гээ яваад шүү дээ. Тий. Би бол яг миллениал үеийн одоо яг төрсөн. Тэгээд намайг төрөөд цэцэрлэгт сургуульд чинь 8 настай ордог. Үгүй шүү дээ. Тэгээ 10 жил сурдаг, 17 8 настай төгсдөг байсан. Тэгээ би чинь хэдэн онд орлоо? 97 онд ах нэгдүгээр ингээ 8 настайд нэгдүгээр ингээ ороод тэгээ сургууль ороход чинь нөгөө ингээ багш нар чинь аа усаг гээл зааж эхэллээ шин замбар дээр аа усаг гээл. Би чинь сургууль орохоос өмнө ерөнхийдөө уншаад бичээ сурчихсан байсан. Тэг гэрээрээ ээж минь зааж өгөөд. Тэгээд тэр чинь уншаад сурцсан хүүхэд чинь нэгдүгээр ингээ тэгээ сурахлаар чинь ингээд ямар ч утгагүй болчиход шүү дээ. Тэгээ чи уншдаг хүүхэд чинь багшин самбарт үсэг заагаад тахлаар чинь. Тэгээ манай ээж яг хөө тэрийг мэдээ. Манай багш гэсэн бас хэлээд тэ нэг хүүхд уншаад бичээ сурчихсан хүүхдээ одоо яах вэ гэд. Тэгээд сургуулийнхаа захиргаанд өргөдөл гаргаад бичиг шалгуулж байгаа шүү дээ. Тэгээл яг хөө шууд 2 дугаар ангид ороод дэвшиж ороод тэгээ 2 дугаар ангидаа бүтэн жил сурчаад 2 дугаар анги төгсдөг зунаа би чинь 3 дугаар ангийн агуулга, 4 дугаар ангийн агуулга, 5 дугаар ангийн эхний үеийн агуулгыг үзчихгүй юу? Би дагаад. Би дагаад ээж минь бас зааж өгөөд. Тэгээд шууд 5 дугаар ангид орсон. 2 дугаар анги. Хоёроо төгсөнгүүтлээ шууд 5 дугаар ангид ороод. Тэгээ 1 сар, 2 сар хэртээ сурж байгаад бас нэг жоохон хар гэрийн асуудлаас болоод ээж маань жоохон бие мотой байсан. Тэгээд бас жоохон тэр асуудлаас болоод 5 дугаар ангид бүрэн сурч чадаагүй л те. Тэгээ чөлөө мөлөөтэй байж байгаа. Тэгээ шууд 6 дугаар ангид ороод. Тэгээд 6 дугаар ангидаа бүтэн сураад, 7 дугаар ангидаа бүтэн сураад тэгээд шууд 10 дугаар ангид ороод. Яг EBS-д бол нэг 3-аас 4 жил их сурсан байдгийн. 3-аас 4. Тэгээ 8 настай орсон. 3-аас 4 жил сураал. Тэгээ 12 настай болчихгүй юу. Тэгээ нэг үтсэж 10 дугаарыг төгсгөлчихсөн. Тийм ер нь боломж тийм түгээмэл бейс юм уу тий? Үгүй яг боломж нэг байхгүй л те. Тэр чинь нэг яг боловсролын тухай хуулинд экстернат сургалт гэж байдаг байсан. Тэрний яадаг вэ гэхээр намар нь сургуульдаа өргөдлөө өгөөд одоо жишээлбэл би 5 дугаар анги сурж ивэл энэ жил 6 дугаар анги хамт төгснө гэдэг ч юм уу те өргөдлөө бичиж өгөөд
Тэгээд 5 6 дугаар ангийн агуулга зэрэг суралцаад хаврын шагалалтаа үгүй явдаг. Экстернат гэдэг тухайн үед бол нөгөө анги алхасах тийм хөтөлбөр гэх юм одоо үед тийм систем байсан тий. Одоо бол байхгүй болсон юм шиг байна. Тэг экстернат гэдэг боловсролын тухай хуулинд нэг тийм үг л байсан. Ааха. Тэг анги одоо экстернат одоо сургалтын хэлбэр байж болно гэд. Тэр нь одоо орчуулах юм бол ер нь яг анги дэвшин суралцах л та. Би 5 дугаар анги сурж байхдаа 6 дугаар ангийн агуулгыг цогт нь үзээд хаврын 2 ангийн шалгалтыг өгдөг. Тийм л байсан. Тэгээд тэр одоо экстернат тэр сургалтын үг хэлгээр л миний хувьд бол анги дэвшсэн. Одоо үед бол яг заавал 12 жил яг ерөнхий боловсролын сургууль зайлшгүй суух ёстой гэж байна. А энэ нь өөрөө бас даваа талуудтай. Ягаад гэхээр дэлхийн нийтээр 12 жилийн системт ерөнхий боловсролтой. Энэ чинь өөрөө бие хүн болгож төлөвшүүлэх гэдэг шүү дээ. Хүнийг бие хүн болгож төлөвшүүлэх, ширээнээр сууж сургах. Нөгөө 15 6 8 хүүхдүүд чинь ингэж яг ингэж нэг юм насанд ч тэр биеинч тэр сэтгэлгээний хувьд ч тэр хүн одоо болох буюу одоо нас биеинд хүрнэ гэж ярьдаг та. Тэр хэмжээнд нь хүргээд нэг гэсэндээ их сургуульд бэлтгэл болгож өгч л байгаа л гэсэн үг. Ажил болон оюутан болоход нь бэлдэж өгч байгаа гарч байгаа. Одоо үед бол тийм бол байхгүй. Энэ тэгэхээр баг магадгүй Монгол улсын түүхэнд анх удаа анхны бөгөөд сүүлийн тохиолдол баг тий. Ерөнхий боловсролын сургууль 10 жил сурах ёстойгоос 4 жил сураад төгссөн яг ийм тохиолдол. Тий. Одоо Бацангил гээд бас багш байсан. Одоо мөсөн багш бадгийн бас 14 насад байхаа 13 жил 14 дэх бас төгссөн байдгийг. Тий. Тэгэхээр яг миний хувьд бол магадгүй баг анхных ч гэж магадгүй би сайн мэдэхгүй байна л да. Тий. 3 4 жил сураад. Бас ихтэй сонирхолтой тохиолдол тий 10 жил сурах ёстой зүйлээ 4 жилдээ. Би ирээдүйдээ өөрийнхөө арга барилыг босод хүүхдүүдэд эзэмшүүлэхийг хүсдэг. Тэр нь болохоор амьдралд их хэрэгтэй. Ер нь аливаа хүүхд өөрөө юмыг бие дааж сурна гэдэг ба тэр нь өөр амьдралынхаа арга ухааныг олж чадна гэсэн үг. Энийг л босод хүүхдүүдэд эзэмшүүлэхийг хүсдэг. Таны тэр тухайн үедээ анги дэвшижсэн тэр сонголт хэр зөв байсан гэж та одоо боддөг вэ? Миний хувьд бол яг сонголт байгаагүй. Яалтчгүй. Тий, нэг сонголт одоо сонголт чинь энэ замаар явах уу, энэ замаар явах уу гэдэг хоёр сонголтоор би энэ замаар нь явъя гэдэг хүн сонгосон бол сонголт бол биш. Энэ бол ерөөсөө л амьдралын шаардлагын дагуу инкий зур арга байгаагүй. За тэгээд их сургуультай бас давхар сурчлоо. Тий, тэгээд би чинь нэг гол нь гэрээрээ хүүхдүүд хичээл заадаг байсан. Ер нь бол яг нэг 8 ч гэж бодлоо гэдэг. Нэг 9 10-таагаас эхлүүлээд ээжтэй туслаад ээж маань ингээд өөр бас хөдөөж авах их сургууль төгссөн багш хүн инженер эдийн засгийн багш хүн байсан. Тийм. Яг хоо эдийн засгийн багш гэх юм уу? Инженер эдийн засгийн багш. Тэгээд хүүхдүүдэд гэрээрээ хичээл заадаг. Тэгээд хичээл заахад нь би бас тусалдаг. Ээжтэй. Тэгээд хичээл заагаал гэрээрээ хичээл заагаал өөрөө сургуультай яваал. Тэгээд нэг мэдсэн чинь манай зааж байгаа шавнар маань шавнар гэж ах нар л байгаа л да. Ах нар маань нэг эсэндээ 10 дугаар ангид төгсөө. Би яг ер нь цуг 10 дугаар ангид төгссөө. Нөгөө хичээл зааж байгаа одоо шавнартайгаа шав ах нартайгаа цуг 10 дугаар ангид төгсөх болчоод тэгсэн чинь нөгөө үедээ би конкурсанд бэлдэж байгаа. Би өөрөө бэлдэж байгаа. Тэгээд би өөрөө конкурс өгөх болчихдог байхгүй юу? Тийм чи 10 дугаар ангид төгслөө тий их сургуулиуд ингээд конкурс өгөх болчоод тэгээд л конкурс өгсөн дөө. Одоо тэгээд тухайн үед яагаад ч юм бүү тийм зориг тавиагүй. Тэгэл одоо юу гэдгийг 12 настай их сургуулаа төгсөөд ингээд ингээл нэг явж итэл ингээл нэг юм шанараа дагаад баг явж итэл конкурс өгөх боллоо. Тэгээ шанартайгаа баг цуг очиж конкурс өгөөл. Тэгэл конкурс өгсөн чинь их сургуульд шинжилгээний технологийн сургуульд ерөнхийдөө бас тэнцээд тэгээд хуваар моваар сонгох гэл ингээл асуудал үүсэж гэлсэн. Тэгээд би чинь нэг анх удаа конкурс өгчөө тэр чинь нэг өглөө нь конкурс өгчөөд орой хотол дүн гаргатал хариу гаргатал ангид нэг суулга хүлээлгдэг. Тэгээ би чинь нэг өглөө цаймаагаа сүртэй уугаагүй. Тэгээ гарчихсан. Тэгээд жоохон уруугар царайтай орой гарч ирэхгүй юу? Тэр чинь нэг одоогийнх шиг элстэй эргээ шалт гэсэн юм байхгүй. Яг сургууль дээрээ тухайн сургуульд орчин хүүхдүүд нь л өгдөг. Тийм байсан. Тэгээ очиод өгсөн. Тэгээл би чинь орой уруугар царайтай гарсан. Тухайн ангидаа бол би нэгээр гарч ирсэн. Хамгийн өндөр оноог нь аваад. Тэгээд би чинь ургуур царайтай үлдсэн, ядарсан. Тэг жоохон хүүхэд байгаа шүү дээ. 12 настай. Өөдөө 18 настай. Тэгээ ургуур царайтай гарсан чинь манай ээж имээ энэ гадаа үлээжсэн. Манай хүү тэнцээгүй юм байл гэж бодохгүй юу нөгөө чинь гэж байгаа яриа. Тэг ингээд яасан мэнэ хөө гэхлээр би дахиж конкурс гэж тийм биш өхгүй шүү. Тэгээд яасан тэнцээ уурлаад яа. Тэрийг аягүй сайн санд. Тэгж ах шүтээсийн хаалгыг ер нь татчихсан. Би санаж байна л да.
тухайн үед электрон жаал гэлээ сонио хэвлэлүүдээр амар их шуурдаг. Тэгээл нэг л юм гоцгойд хар гаргаас ирсэн хүн шиг юм шиг санагддаг гэсэн байхгүй. Мэдээж нийгмийн хандлага тийм байхад танд бас өөрт чинь хэдий хүүхдээсэн ч гэсэн тодорхой хэмжээний эргэн тойрны хүмүүс ч юм уу таньдаг хүмүүс, танихгүй хүмүүсээс ч тэр хандлага нь анзаардаг байсан баг гэж бодож байна. Тий, одоо тэгэл хүүхэд байхдаа бас тэгэл нэрлэгддэг тий. Тэгээд олон түмэн хүмүүс маань их гоё хайрлаж хүлээж авдаг. Тийм тэгээд өөрөө ч бас багш болсон. Тэгээ хүүхдүүд хичээл заасан баг хүүхдүүд маанч тэр багш нар маань ер нь эцэгчүүд маанч тэр ер нь Монголын ард түмэн айгүй тийм хайртай байсан. Тэгээд гоё л их л гоё санагддаг. Тэгээд тэр олон түмэн хүний одоо тэр хайр хүндэтгэлийг бол нэг одоо аль болох тэ одоо хичээж дааж тэгээд эргээгээд одоо багш болсон хүний хувьд ч тэр одоо нийгэмд Монгол улсын нэг иргэн болсон хүний хувьд ч тэр үүргээ сайн биелүүлэх ёстой гэж ухамсарлаж бодож ер нь ажиллаж хичээж явдаг да. Чиний гişэл тэр ингээл хүүхдүүд чинь өөрснөө бие даагаад ингээл юмаа хийгээл ингээл суугаад байгаа. Ер нь багшууд бол одоо ямар үүрэгтэй байх вэ? Багш бол нэг байн заагаад байхгүй. Зөвхөн ерөнхийд нь чиглүүлж өгнө. Харин хүүхдэд болохоор өөрсдөө бие дааж сурах ёстой. 80% хүүхдэд өөрсдөө бие дааж сураад 20% л багш зааж өгөх ёстой. Хэдэн настайгаас өөрөөсөө өөр хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн юм байна? За яг хөө хичээл заах бол яг цэвэр одоо амьдралын шаардлагаар тэг хичээл зааж эхэлсэн. За ер нь бол тэгэл 9 настайгаас эхлүүлээл. Тэгэл би чи яг 10 настай хэд бол ер нь бол 10 жил буюу одоогийн 12 дугаар ангийн агуулгыг өөрөө бие дагаад эзэмшчихсэн байсан. Тэгээд тэгэл 10 настайгаас эхлүүлээл яг конкурсанд бэлдэж эхэлсэн. Одоо ах их сургуулийн шалгалтанд бэлдэж эхэлсэн. Тэгээд чинь бас учиртай. Зарим нь бас миний мэдэхгүй юм гарч ирнэ тий. Одоо мэдэхгүй томьёо, мэдэхгүй бодлого гарч ирнэ. Тэнгүүд нөгөө нэг шавтайгаа. Одоо нөгөө яг хоёр хүүхэд байсны онцлог байгаа юм л та. Бие биенээсээ айх хайц байхгүй. Нөгөө нэг надаар хичээл залгаж байгаа нэг 15 6 7 та ах чинь нэг 10 настай бацаанаас айна гэж юу байгаа втэ. Тэгэл ойлгохгүй маа нөгөө хүн чинь ингээд чөлөөтэй тий. Би яг юу нь ойлгохгүй байгаад байна. Яг юун дээр би гацаад байна гэдгийг надаас чөлөөтэй харилцаж байгаа юм л да. Энэ чинь л нөгөө бас нэг амжилттай суралцах, амжилттай сурах, амжилттай суралцахын нэг юм тулгуур нь болчиход байгаа. Тэгэхээр чин тэгэл би заримдаа бодлогоо би ойлгохгүй байжгаад нөгөө нэг ахтаа ч юм уу ихчтэй нөгөө хичээл зааж явах явцдаа өөрөө ойлгож явах жишээ нэ. Ингээд бас юм сурдаг. Тэгээд нэг сурцсан зүйлээ дахин өөрөө бас бодхоос гадна нөгөө ах ич нартай заагаад байна гэдэг чинь улам өөр юм болох гэдэг байна л гэсэн. Тэгэл би ч заагаад байгаа юм шиг өөрөө ч сураад байгаа юм шиг нэг юм л одоо хамтдаа суралцаад ерөөсөө гоолно. Тэгээ энэ сургалтын үр дүнд гэхэлэр би сурсан нөгөө нэг шав маань маш сайн сурсан байна. Яагаад гэхэлэр би нөгөө асуудлыг саяхан өөрөө би олж байгаа байхгүй юу хүүхэд өөрөө. Тэгэхээр би тэр асуудал нэг байна да. Тэгэхээр саяхан олсон учраас тэр арга туршлага нь болохоор нөгөө ахуд одоо бууж өгч байгаа гэх юм уу? Сайн одоо наалдж өгч байгаа. Өөрт нь толгоонд нь илүү сайн одоо тогтоогдож өгч байгаа. Асуудлаа хоёулаа хамтаа бэрхшээлээ заавал тулцлаа шүү дээ. Тэгэхээр чинь ингээд дараагийн асуудлуудыг шийдэхэд бол бас зам болж өгч байгаа юм л да. Яаж тэр одоо шавнараа олж авдаг байсан? Таныг хаагаад ирдэг байсан юм уу? Тий. Одоо тэгэл зармаар тавьдаг байсан уу? Тий. Тэгэл яг нэг ам дамжсан яриа гэдэг шиг л тий. Нөгөө электрон жаал. Тий, электрон жаал яг зарим нь ч тэгдэг л байсан. За яг бүр ингээд электрон жаал гэдэг оюутан болохоос өмнө шүү дээ. Би чинь 10 настайгаас хичээл заадаг байхад бол тэгэл нөгөө ам дамжсан нэг одоо хүүхэд ингээд гайгүй суралцаад явангууд дараагийн одоо таньдаг мэддэг эцэг эх нь байдаг ч юм уу хүүхэд байдаг ч юм уу гэл. Ямар хичээл заах вэ? Бүх хичээлээ заах уу? Тэг голцоо бол яг би бол математик одоо тэгэл яа тэг яг математик заах явцдаа тэр чинь тэгэл бас унших хичээл монгол хэлний 4 метр ороо авчиж байгаа юм л та. Ялангуяа өгүүлбэртэй бодлого, геометрийн болгоо чинь нэг цэг таслал болгон. За тэр өгүүлхэн болгон чинь цаанаа туршлагууд болчиход байгаа юм. Тэгэхээр чинь чинь ингээд нэг өгүүлбэрийн бүтцээ уншиж ойлгоно, нөгөө зураг таньж мэднэ гэдэг чинь ерөөсөө л нэг хичээлийн цаанч олон хичээлийн агуулгууд ингээд багтцсан байдаг. Тэгэл одоо математик зааж байгаа нэртэй боловч тэгээ босод одоогийн ингээд судалгаатгуунуудыг зэрэг бас ороод яваал байдаг байсан. Тэгээ хэрэглэгдэхүүн гээл гэрээрээ дүүрэн ийм одоо янз бүрийн юм ном сонин одоо хэрэглэдэггүй ингээл өөрс манай ээж чинь бас их зурж будаал ингээл юм шоомоо тэгэл одоо юм сампан мампан ингээл юмудаг юм. За гэр бол ерөөсөө л юм нэг юм баг музей шиг юм ингээд тойроод ингээд юм баахан сургалтын хэрэглэдэггүй
болчихсон. Тэгэл тэр дундаа баг амьдралаа ажиллаа. Хичээлээ цагаал суралцаал тэгээд яваад иддэг байсан. Би бас гадагшаа сургуульд явах бас боломж гарч ирээд тэгсэн чинь манай багш болохоор тухайн үед одоо талигч болсон Банжиг сүрэн гэдэг нэг багш байсан, боловсрол судлалын доктор хүн. Тэр багш маань бол юу гэж хэлсэн бэ гэхээр за их бүрүү чи бол нэг гадаад сургууль сурах шаардлага байхгүй. Тэг чи бол ер нь бол ийм академик боловсрол руу ер нь ойртоод хэрэггүй тий. Чи наад зааж байгаа наад нэг чамд ингээд ийм нэг юм унган мэдрэмж авиас тэгээд дээр нэг ийм маш том туршлага байна. Ерөөсөө багш нар яаж бий болдог вэ гэхээр багш хүн болохоор мэдээж өөр 10 жил сурна тий. За мэрэгжлийн одоо багшийн сургуульд дахиж 4 жил сурна. За тэгээ дахиад ингээд нэг ёсондоо том хүн болчоод сэтгэл судлал сурганы хичээлүүд үзэх нь биш үү? Тэгээ дидактик энэ төр хийгээд тий. Дадлага энэ төр хийгээд. Гэтэл би өөрөө хүүхэд байхдаа хүүхдэд хичээл заадаг байсан гэдэг чинь өөрөөсөө эн чинь өөр тийм өөр кейс одоо өөр юм одоо үзэгдэл болчиход байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь яаж байгаа юм гэхэлэр тим юм тохиолдож байгаа учраас чи ерөөсөө энэ гадагшаа сургуульд яваад хэрэггүй. Яг л Монголд ч гэсэн нэг айхтар битгий нэг онлайн юм уншаа те. Тэгэхээр наад нөө чиний наад ингээд өөрийн гэсэн одоо үзэл баримтлал, өөрийн гэсэн арга туршлага, арга зүй чинь ингээд хайрцаглагдчих гад байна. Тэгэхээр энийгээ битгий инг чи яг энэнгээрээ л яв өөрийнхоороо яв. Тэгээд чи дараа нь тэрнийгээ чи одоо юу гэдгийг сэтгэн бодох чадвар гэдэг юм уу? Хүний хувь хүний үзэл төлөвшөл чинь ингээд суугаад ирсэн хойноо яг гоо тэр өөр бусад зүйлүүдийг судалж барьж болно гэд. Тэгээ намайг тэгж гадагшаа энэ төр сургууль мургуул явахыг бол дэмжээгүй. Монгол чи ерөөсө Монгол боловсролч бас биш. Энд Монгол зочд өөр Орос школ гэж явж байгаа шүү дээ. Чиний яг Монгол хүний хүүхдийн өөрийнх нь гаргаж ирж байгаа юм систем байна. Наадхаа чи хөгжүүлээд яваа гэдэг ийм бас зөвлөгөө өгөөд тэгэл ерөөсө тэрнийгээ ажиллаа дараа нь судалгааны докторийн ажил болгоод ингэ явчихсан. Хэрвээ одоо юу гэдэг амьдралын шаардлагач биш та одоо багасаа хүүхдүүдэд хичээл заагаагүй байсан бол ч юм уу арай өөр сонголт хийх боломжтой байсан бол би энэ мэргэжлийг эзэмших байсан да гэж боддог тийм өмгөөлөгч. Хөлтэй өмгөөлөгч болох. Би энэ одоо бас юм нэг хуулийн энэ нэр томьёо юу энтрийг бол нэлээд сайн бас нэг хэсэг сонирхож үздэг байсан. Ингээд үгнүүдийн би их үгний утгыг их судалдаг байсан байхгүй. Энэ үг юу нь яг ямар утгатай юм. Тэр чинь нэг яагаад ингэж энэ юм руу орж ирсэн бэ гэхээр өгүүлбэртээ бол янз бүрийн бодлогод бодоход тухайн үгний мөн чанарыг ойлгож ийш энэ чинь бодлого бодолтой юм шүү дээ. Тэрнтэй адилхан энэ хуулиудын үгний нэр томьёо энэ үг юу нь ханаас үүссэн тийм ямар язгуур үндэстэй тийм ямар язгууртай энэ үгний. Тэгээд нөхцөл давхар залхахлаар юу нь яаж өөрчлөгдөж байгаа юм. Тэгээд үг болгоны цаан чинь нэг юм туршлага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн салбарынхны нэр томьёо энэ цаана болгоны тэрнгээрээ мэтгэлцдэг тий. Тэр одоо хуулийн дээр бичигдсэн үг үсэг өгүүлбэрүүдээр тэр чинь ингээд утга гаргаж ирээ. Тэрнийхээ зөв буруу гэдгээрээ мэтгэлцдэг. Тэр маш сонирхолтой. Тэгээд тэр чинь бас бодлого бодож байгаа гэсэн үг байхгүй юу? Өмгөөлч гэдэг чинь одоо нэг хүнийг би өмгөөлөх нь шүү дээ. Тэгээд тэрний цаана болоод энэ хүнийг ямар одоо би хуулийн нэр зал зүйл залтаар ашиглаж би энэ хүнийхээ одоо бурууг нотлох байдаг ч юм уу тий. Эсвэл одоо зөвийн зүйлэн зөвшөөрлөх байдаг ч юм уу гэдэг дээр ингэж ухаан санаагаа бодож гинэ гэдэг бол энэ хуулийнхны бол бас их гоё сонирхолтой бодлого бас бодлого л бодоод байгаа юм байна л гэж би боддог. Тэ өмгөөлж болох байсан бахал ч бодож явдгийг. Ерөнхийдөө яг одоо нэг сургалтын шатлалууд байдаг шүү дээ тий. Ерөнхий боловсрол, бакалавр, магистр, тэгээ доктор гэдэг ингээд яг тэр шатлалуудаараа ч гэсэн ингээд аваад үзэх юм бол 22 настайдаа доктороо 24-тэй дээ тий. Гэхдээ 24 чинь ер нь гэхдээ бас нэлээд залуутай орно үстэй. За тех бах уу зэрэг гэдэг. Тэгэхээр таны хувьд одоо жишээ нь юу гэдэг яг энэ нөгөө нэг шатлалуудыг хүний амьдралд заавал байх ёстой гэдэг бас нэг тийм үзэл баримтлал байсан болохоор яг ингээд юу яагаад явсан уу? Одоо зэргүүдээ ингээд нэмэгдүүлээд явсан уу? Эсвэл зүгээр яг амьдралын шаардлагаарч гэдэг юм уу? Нийтлэг үзэгдэл бол биш шүү дээ тийм ээ докторийн зэрэг хамгаална гэдэг бол ерөнхийдөө яг тухайн үед их сонирхолтой кейс байсан л да. Ингээд 12 жилийн програмыг би чи яг нeenooгүй үнэнгээ хэлэхэд Монгол улсын боловсролын одоо салбарын бүтээгдэхүүн бас биш болчиход байгаа байхгүй юу? Чин тэ 10 жил сурах ёстой юмыг 4 жил сураад тэгээд их сургуульд ягаа. Тэгээд нэг айхтар одоо юу гэдгийг ингээл 10 жил сураад яг юм академик боловсролын яг бүрэн дүрэн бол авч таагүй. Тэгээ ер нь л бие дааж голцоо сурсан. Тэгээ бие даа сурахтаа хажуугаар нь хүүхдүүдэд хичээл заагаад одоо байсан. Тэр нь бас нэг талаар өөрийгөө хөгжүүлж байсан. Тэр нь өөрийгөө хөгжүүлээ яваад байсан. Тэгээд
тим кейс бол нэг айхтар Монголд бол нэг Монголчлгүй дэлхийн нийт ч нэг тийм түгээмэл бас кейс байгаагүй. Тийм баг. Тэгээд яг хөө мэрэгжлийн боловсрол судлалын эрдэмтэн судлаач нар бол яг хөө сонирхолтой байсан. Миний кейс. Тэгээд энэ одоо кейсээ бол ерөнхийдөө өөрөө жоохон юу гэдгийг судлаад тий онлайн төвчөнд нь судлаад тэгээд явбал яасан бэ гэдэг тийм одоо зөвлөгөө ч юм уу саналж гэх юм уу тий өгсөн. Тэгэл би чи нэгэнт одоо уг нь инженер мэргэжилтэй ч юм уу програм хангамжийн мэргэжлэр сураад явж исэн ч гэсэн тэгээд өөрөө тэр бол яг л чавгүй амьдралын ирэхээр багш руу шилжиж байгаа, багш болж байгаа. Тэгээ багш болоод юм чин тэгвэл энэ одоо энэ өөрөө сурсан энэ хүүхдүүд зааж байгаа энэ арга барил энтраа бол дидактик тал дээр бол одоо маш амжилттай яваад байна. За тэгвэл онлайн төвшөнд нь судлаад үзээчигээд. Тэгээд 15 настайг сурвалж өгчөөд 16 настайдаа боловсрол судлаар магистр хамгаалаад дараа нь 18 настайдаа удирдлагын ухаанаар бас дахиж магистр хамгаалаад тэгэл ерөнхийдөө мастер хамгаалаад магистрийн ажлын дараагийн үндэс суурь судалгааны ажил болгоод докторийн диссертац ажил бичээл. Тэгээд 2014 онд хүүхд хүчвийн технологийн судалгаа гэдэг хүүхд хүчин гэдэг хүчвээ гэдэг ерөнхий том сэтгэлтэй. Тэгэл өөрийнхөө жишээн дээр аваад те өөрийнхөө кейс дээр аваад яаж одоо ингэж хүчвийн одоо үе шатууд яаж явж юм яаж хүүхдүүдэд хичээл зааж түүнийгээ дидактик дээр яаж буулгаж чинь гэдэг энэ төр гээд. Тэгээ энэ нэг өөрийн ингэж гаргаж ирсэн нэг юм үзэл баримтлал гаргаад ирж байгаа юм л да. Ингүүл хүн сурдаг юм байна. Ингэж бие дааж ажил суралцаад ингээд бас хажууд нь хүүхд заагаад ингээд явах юм бол хүний юм суралцахын одоо энэ үйл ажиллагаа төрөлхийн хүн гэдэг чинь төрөлхөн одоо төрсөн үеэсээ л байгаль нийгмээсээ юм суралцахын юм авиастай одоо суралцахын юм ур чадвартай төрдөг. Тэрнийг нь яаж дэмжиж хөгжүүлж одоо энэ академик хичээлүүдийг сурах уу? Яаж энэ 24 зуунд ажиллаж амьдрах уу гэдэг одоо өөрийнхөө жишээн дээр аваад судалгааны ажил хийсэн. Монголынхон боловсролын салбарыг ер нь одоо чанартай хүүхдүүд нь ухаалаг те ур чадвартай өндөр нарийн одоо мэрэгжил эзэмссэн одоо хоёр том гүрний дунд оршиж байгаа учраас бид нар оюуны том дархлаатай тэгээд одоо альч цаг үе альч нийгэмд ер нь бие дагаад аваад явчих ур чадвартай тийм иргэдийг бэлтгэхэд л одоо системээр нь бэлтгэхэд том зургаар нь хараад бэлтгэхэд л өөрийнхөө одоо тэр эзэмссэн мэрэгжил хүүхэд байхасаа заасан хичээлийн туршлага судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалсан тэр арга зүй туршлага зүйлээл одоо эргээгээд нийгэм хүүхдүүдэд Монгол улсынхаа төлөө миний оруулах хувь одоо нэмэр тэр юм байна. Энийг л илүү үр дүнтэй чанартай голлон системтэй уялдуулж Монголынхаа боловсролын чанарыг ер нь одоо өндөрт гаргах. Одоо яг ингээд нөгөө нэг хувь тавилан гэдгээрээ аваад үзэх юм бол энэ чинь хүний амьдралын зурагдсан зургийг хувь тавилан гэж бид тодорхойлоод идэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бас нэг тийм ховорхон хувь тавиланд төрсэн хүн болж тарах гэдэг шүү дээ. Өөрийнхөө яг амьдралын замналыг ингээд бүр яг докторийн судалгааны юу болгоод тэгээд тэр нь одоо бас нэгэсэндээ боловсрогдоод нэг хүн төрлөختөнд хийж байгаа бас нэг туршилт маягийн юм шиг тий. Бас их тийм сонирхолтой хувь тавиланд төрсэн хүн юм да гэд нэг эргэж тэгж боддог уу ер нь. Үгүй тэгэл эргээд ингээд туулаад бодсон юм яхахлаар тийм маш сонирхолтой л тийм би чинь яг нэг судалгааны ажиллагаа ингээд яаж явах чинь үгүй нэрээ ингэж хичээл одоо их л заадаг байжтэй гэл нэг айгуу тийм хуучны бичлэгүүдээ үзэж байгаа. Дахиж дурсамжаараа аялаад шүү дээ. Бусад тэр дурсамжаараа бас таны тухай мэдээллүүдийг уншихаар Монголын хамгийн өндөр IQ-тэй хүүхэд гэсэн тийм тодтгол бас электрон жаал гэдэг нэртэй хамт дагалдаж явж илээ. Тэрийг хэдэн настайд нь одоо ямар шалгалтаар гэдэг ч юм уу яаж тогтоогоод Монголын хамгийн өндөр IQ-тай хүүхэд гэж тодтогч нэрлэж ирсэн бол тэр хамгийн өндөр IQ-тэй ч хүүхэд биш л дээ. Тэр зүгээр яг хүүхэд байхдаа л бас нэг IQ-гийн боловсролын судалгааны байгууллагууд дээр IQ гэдэг нэг тогтоолгох ч юм уу одоо тийм тест бүгж исэн. Тэгээд тэрэн дээр л арай гайгүй гарсан. Тэрнээс нэг хамгийн өндөр нь ч бас хаашаа юм бэ. Тэр өндөр мундаг чадвартай хүүхдүүд бол зөндөл байгаа. Би бол зүгээр яг хүүхэд байхдаа л нэг тодорхой нэг суралцах арга барилаа өөрөө олчихсан, бие дагаа сурчихсан. Тэгээд түүнийгээ хөгжүүлээд л
суралцаа явсан л гэж одоо яг эргээд судлаач эрдэмтэн хүнийхээ хувьд бол бодоход бол тийм дүгнэлттэй байдаг. Өөрөөгөө эргээд судлаад харахаар Тий, эргээд судлаад энэ судалгааны ажиллаараа эргээд судлахад бол нэх өндөр IQ интертэй ч биш. Гол нь бол яг сургалтцохын тэр одоо үндсэн бие даан суралцах одоо арга зүй, арга технологиг ерөнхийдөө яг өөрөө дээрээ туршаад хэрэгжүүлээд хүүхдүүдтэй бас ажиллаад тий. Тэгээ нэг арга ивэ олчихсон гэж дүгнэлтэнд хүрсэн. Тий. Чиний гişэл тэр ингээл хүүхдүүд чинь өөрснөө бие даагаад ингээл юмаа хийгээл ингээл суугаад байгаа. Ер нь багшууд бол одоо ямар үүрэгтэй байх вэ? Багш бол нэг байн заагаад байхгүй. Зөвхөн ерөнхийд нь чиглүүлж өгнө. Харин хүүхдэд болохоор өөрсдөө бие даа сурах хэрэгтэй. 80% хүүхдэд өөрсдөө бие даа сураад 20% л багш зааж өгөх хэрэгтэй. Би ирээдүйдээ өөрийнхөө арга барилыг бусад хүүхдүүдэд эзэмшүүлэхийг хүсдэг. Тэр нь болохоор амьдралд их хэрэгтэй. Аливаа хүүхд өөрөө юмыг бие даа сурна гэдэг нь тэр нь өөр амьдралынхаа арга ухааныг олж чадна гэсэн үг. Шүтээст ямар мэрэгжлийг Би чинь шүтээст эхлээд цахилгаан системийн автоматжуулалт гээд одоо манай тэр сургуулийн цахилгааны эрчим хүчний инженерийн сургуулийн захирал гэдэг хүн натад хараад тэгээд ирээдүйд бол цахилгаан гэдэг зүйл бол ерөөсөн маш их хэрэгцээтэй цахилгаангүй юм гэж байхгүй. Тэгээд манад аягүй гоё шинээр анги нэгдэж байгаа. Энэ анги руу ороод бис гайгүй оноо авцсан ч тэр юм уу бас энэ ангиуд бол нэлээд нээлттэй байсан. Тэгээд энэ анги руу л орох. Одоо манай 3 хүүхэд гуруулаа цахилгаан чинь гээд тэгээд цахилгаангүй юм гэж бол байхгүй. Энэ анги руу ороо гээд. Тэгээд зөвснийхэн дагуу тэгэл орчихгүй гэсэн чи ээж. За өөрөө л мэдгэлтэй. За цэцэг. Тэгэл цахилгаан системийн автоматжуулалтаа ингээд ороод. Тэгээд дараагаар нь нэг семестр сурчаад байжсэн чинь одоо Монгол Улсын ардын багш Бадарч гээд шүтээсийн захирал байсан хүн намайг дуудаад тэгээд өөрөө бол академик сургуулийг бол анх үүсгэн байгуулсан байлээ тийм. Тэгээд тухайн үед чинь нэг академийн програм хангамжийн анги гэдэг бол ерөөсөө топ анги байсан. Тэр ангид л ерөөсөө хүүхдүүд ингээд уралд одоо юу гэдэг орох юмсан гэдэг хүсэл мөрөөдөлтэй байсан ч юм уу. Тэгээд орох уу гэхлээр за орё гээл. Тэгэл ороод тэр чинь нэг семестр сурчаад ангиас солио шилжиж байгаа. цаанаасаа програм хангамжийн анги. Тэгээ би чинь програм хангамжийн ангид ороод тэрсэн чинь хүүхд би чинь юу компьютер мэдгүй те компьютер гэж барааг нь харж байгаагүй. Тэгээд тэр чинь компьютерийн програм хангамж алгоритм мэтрэгээд бичин C хийлмэлгээл явж байгаа толгой эргээл. Яг нэг тооныхоо хэдин юу EBS-ийн ерөнхий эрдмийн хичээлүүд дээр гавь. Тэгээ энэ програм хангамжийн хичээлүүдээ би чинь орог ойлгохгүй хоцроо нөгөөдхөө юм байхгүй. Тэгээ ер нь нэг сайн сурч чадаагүй. Тэгээ юм програмын хэлийг бол тэгээ явж исэн чинь нөгөө гэрээрээ хажууд нь бас давхар хичээл загаал яваад байгаа шүү дээ. Тэгэл явж исэн чинь нэг 2005 онд 2004 онд нэг төсөл хэрэгжээд тэгээ боловсролын хамтаанд нэг төсөл хэрэгжээд 2005 онд нэг сургууль байгуулах одоо шаардлага гараад сургуульд чинь юу хэрэгтэй багш хэрэгтэй. Тэгээ би чинь 2004 оноос тэр КТМС-с багшийн сургууль 3 нэг багшийн дэд сургууль багшийн сургууль руу одоо нэгсэн дууд кредитэд дүүцүүлээд 1 жил сураад тэгээ багш гэдэг мэргэжлээр төгсөөд тэгээ энэ сургуулийнхаа одоо багш захирлаар гэдэг юм багшаар ирж ирсэн. Арга барил гэдэг байгаа тийм нэг заах арга зүй гэдээ байгаа. Тэр багаасаа өөрөө бие дагаа сурцсан гэдэг байгаа. Тэрийг магадгүй улам боловсруулад хөгжүүлээд авч явж байгаа гэд энэ яриад байгаа яг таны энэ арга барил туршлага чинь жоохон ингээд наривчлаад дэлгэрэнгүй ярил ер нь ямар арга барилыг та олж авсан юм бэ? За хамгийн эхлээд зүгээр бодохоор алдах юм шиг байна. Маш энгийн зүйлээ юм шиг байна. Ер нь ингээд алдаж унах босох тий. Тэр алдаатай нүүр тулах тэр сэтгэл зүйн бэлэн байдал. Ер нь бол яг энэ хүүхэд насан дээр их алдах ёстой гэж би боддог. Яг үнэ. Тий ингээд одоо энэ хичээл орж ийнө тий математик хичээл ингээд EBS математикийн түүх нийгэм физик бага хичээл үзэж байгаа шүү дээ. Тэгээ боловсрол нь өөрөө тэр юм байна л да. Математикийн томьёо зэжлэр нэг боловсролт болоод байхгүй. Нөгөө нэг тэр математикийн хичээлийг хийхэд чинь нэг юм үйл одоо өрнөж штэ үйл өрнөд нь штэ. Хичээлээ хийн заримдаа буруу бодно. Тэнгүүд багш нь буруу гин те. Гэтэл заавал буруу тэр алдсан алдаанаас харин яаж одоо ингэж суралцаад тэрийг зөв болох уу гэдэг чинь л ерөөсө боловсрал байгаа даа л да. Боловсролын мөн чанар суурн байгаа даа л да. Одоо заавалчгүй одоо төс гүйцэтгэхээс илүүтэйгээр оролдож үзэх хамгийн гол нь зөвөр сухгүйгээр хийх нь маш чухал байдаг. Юм шиг санагдсан. Тэгээд дараа нь тэндээсээ
тэр асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэд ингээд ийм арга замууд байна шүү дээ. Олон арга зам байж болно. Тэгээ аль нэгийг бас аваад туршаад үзээд хэрэгжүүлэх нь чухал юм байна. Тэгээ хамгийн чухал нь хүн өөрөө за бие дан гэж нэрлэх үү, юу хүү бүү мэд өөрөө л үйлдэх ёстой байдаг юм билээ. Тэгээ ямар нэгэн зүйлийг өөрөө үйлдэх ёстой. Тэр нь юу ч байж болно, хичээл ном байж болно, тий? Эсвэл одоо ажил ур чадвар байж болно. Тэгээ ямиг үйлдэх ёстой. За тэгээд өөрөө үйлдэж явах явцдаа тэндээс ингээ хүн чинь ингээ төгөлдршөөд сайжраад явдаг юм байна. Сүүлийн үед гэдэг ч юм уу бас нэг юм хоёр хуваагдал асуудлууд гарч ирээд байгаа юм л да. Ингээд эхлээд хичээл яах вэ те хүн болгох хэвээр боловсрал яах вэ эхлээд хүн болгох хэвээр гэх ингээд ийм үг гарч ирээд байгаа юм. Тэгээ би тийм үг ингээд хүмүүс бичээд ингээд нэг боловсрал нь өндөр байсан чинь ингээд хүн болоогүй хүн чинь яаж одоо ингэж юм сурах юм одоо үгүй юм ингэж ажиллаж амьдрах үед энэ чинь ёс суртахуунгүй байгаа аахгүй энэ төр гэл яригадаад байгаа юм л да. Уг нь тэр ёс суртахуун хүмүүжил энэ чинь энэ боловсрлоор хичээлээр дамжуулж авдаг л аахгүй юу. Төрөний нөгөө нэг миний ярьсан одоо хичээл дээрээ алдах тий алдаанаасаа одоо багш нь чиглүүлж өгөх тэгээ багшийнхаа үгэнд орох заасан хэлсэн ямиг цаг хугацаанд нь биелүүлэх гэд энэ хүн болох боловсрал олох гэдэг хоёр тустай юм биш. Ерөөсөө л нэг л зүйл. Тэр боловсрал олж авч гинэ гэдэг чинь хүн болж байгаа л гэсэн. Хүн болж гинэ гэдэг чинь боловсралаа олж авч байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхгүй энэ хоёрын зүйлийг хоёр талд нь ялгаад нэг нь хичээл гэдэг топ гэж бодоод нэг нь хүн болох гэдэг одоо юу гэдгийг нэг сайхан хүмүүжлэлтэй хүнийг хүн болгох гэдэг чинь ингээ хоёр тусад нь тавьчаад аль нэгийг заавалчгүй ингээд бодоод байл. Уг нь бол нэг л зүйл. Тэрийг бас өдөр тутам давтамжтай хийх хэрэгтэй гэдэг юм байна. Тууштай. Өдөр болгон шүү. Бүр давтамжтай. Тэгжиж тэр нь нүүн ингэж хүн өөрт суудаг юм байна л да. Дадал болж хөвшдөг. Тэгээ өдөр тутам багаар тэгээд давтамжтай тууштай алдаж онож явсараа байгаад эцэс сүлд нэг тодорхой нэг юм өөрийн арга туршлага хүн болгонд суудаг юм байна. Тэр нөөник гарсан анхны алдаа нь одоо юу гэдгийг засраад одоо сайжрлаа гэж бодоход тэр явсан одоо ингээ хийж алдаж онож босож унаар тентэр тунтар гэж явсараа байгаад нэг одоо нэг жижигхэн ч гэсэн хамаагүй нэг амжилтанд эсвэл тэр асуудлаа шийдвэрлэе гэж бодоход тэр эргэж суралцсан тэр үйл явц нь өөрөө хүн туршлага болж хоримтлагдаад зан үйл дадал болж хөвшээд тэгээд бусад зүйлийг суралцахад тэр нь хэрэг болдог юм билээ л дээ. Манай ээжийн тавьдаг нэг том зарчим байсан. Өдөрт тодорхой яг 1 цаг юм 2 цаг 1 цаг ч юм уу те. Тэрийг хичээл хийхдээ зарцуул. Яг бүтэн 365 хоног энийг ч өдөр алгасахгүй. Тэгсэн бол чи гадаа гараад тоглож болно. Хамаахгүй. Юу ч хийж чадна гэдэг. Тэрнийг л таслуулж болохгүй шүү гэдэг. Тэгэл яг л одоо 365 өдрийн 365 хоног те. Өвдсөн үү? Тэр өвдөх энэ төр хамаахгүй. Тэр цагаан сарын шинийн нэг нь ч гэсэн яг нэг цагаа хичээлээ. Газ өглөөс хичээл. Тэгэл өдөржингөө гоё тоглож юу цагаан сараа шинжил минлээл. Шинэ жилийн өдөр ч гэсэн хамаа байхгүй. Баяр наадмын өдөр ч хамаа байхгүй. Яг л нэг цаг. Тэр чинь өөрөө яг нөгөө нэг юм суралцахын одоо яг үндсэн одоо юу гэдгийг суур амжилт болж чаддаг байхгүй юу. Тэгэхгүй манайхан ч яадаг вэ гэхээр ингээл нэг баахан нэг хүүхдээ өглөөнөөс орой болтол хичээл хийж лээвээ сайн болно гэж бодоод байдаг. Гэтэл угтаа бол энэ хүүхдийн тархич нь өөрөө тодорхой цагууд л маш идэвхтэй ажилладаг. Тэгэл ядарна шүү дээ. Тэг ядарсан үед нь ингээд хичээлээ шахаад тахлаар хичээлээсээ дургу олон залах нь ойлгохгүй тий ингээд урт утаан хугацаанд оюуны ядаргаа болдог. Тэгэхээр миний хувьд бол яг л нэг өдөрт нэг цаг хичээлээ үздэг. Түүнээс бусад цагууд бол өөр чинь магадаа төгөлдөр хурыг тоглодог. Манай төгөлдөр хур нэг өдөр авчирч тавиал. Тэгээд нэг төгөлдөр хур сур гээл. Тэгээд төгөлдөр хур ноот сураал ингээл. Яваш олон төрлийн тийм юм хичээл. Одоо юу хэмдэ одоо хөгжүүлэх талаас нь тэгж ажиллаж байсан тий. Тэгэхээр хүүхднээс бол хүүхчгээ өнгөрсөн. Бага насныхаа архив материалуудыг ухаад үзсэн чинь хэдтэй ч байсан юм бтэ. Нэг 13 4 5 таж байсан мэдтэй ч байсан. Би бол амар лаг үг хэлсэн байгаамаа. Тэ сэрийг халбгаараа хүн хоол идэж чаддаг л бол одоо тэр хүн бол суралцах бүрэн боломжтой гэдэг. Тий. Афоризм. Тий. Одоо юу юу хэлэх гээд байгаа юм гэхээр хүн болгоно л ер нь суралцах бүрэн боломжтой. Энд нэг хүүхдүүдийн онцлогуд гэж байдаг шүү дээ. Та зүгээр яг бид нөгөө нэг таны өөрийн жишээн дээрээс одоо арга барилуудын хувьд шиг юм туршлагын хувьд зүгээр сонирхохыг хүсэж байна л да. Яг нэг үнэхээр бүр ингээд юм заагаад ч ойлгохгүй ч гэдэг юм уу эсвэл яг үнэхээр өөрөө сурах хүсэлгүй ч гэдэг юм нэг тийм хүүхдүүд байдаг шүү. Энэ одоо яг юутай холбоотой байд юм бэ? Зүгээр яг нөгөө хүмүүжил генч гэдэг юм уу те эсвэл яг нөгөө багшийн арга барил гэдэг юм уу яг энэ юутай зөрчилдөд тухайн хүүхэд хичээл хийх үнэхээр дурггүй яг нэг тийм жишээнүүд бол ер нь зөндөө байдаг шүү дээ. Ямар хүүхдүүд яг хичээл хийх дурггүй эсвэл багшийн арга барил дутуугаас ч гэдэг юм уу
яг нөлөөлөл нь Тэр ер нь бол яг ингээд хүн гэдэг чинь ингээд эс бүрлдээдтэй ирэмс ингээд бүрлдээд ингээд бие махбод бол ихийн урагт ингээд бойжоод те ингээд төрнөөд тэгээ ингээд төрж байгаа тэр хүн болгон л ер нь бол юуг л юу сурах адилхан. Ер нь л адилхан. Ямар байд вөхлөөр ерөөсөө төрсөн хойно бол ерөөсөө ер нь бол адилхан. Бүх хүүхэд. Тэгээд алхах ингээд хүүхэд алхаж сурахтаа хүнээр заалдаггүй. Заалахгүй шүү дээ, тий. Гээл мөлхөж явж байгаа л нэг юмн дээр ингээл түшээл, тий. Тэгээд босоод өөрөө сурдаг байхгүй. Тэрийг хинч зааж өгдөггүй. Тэгэл нэг мэдхэд ингээл орчноос аав ээжийнхаа ярианаас ч юм уу ингээл сонсороон байгаад ингээд ааваа ээжээ гэд хэлд ордог. Тэрийг ер нь хэл сургана гэж зааж өгөхөд бол тийм бас байхгүй, тий. Хүүхэд өөрөө л нэг мэдхэд хэлд ордог, нэг мэдхэд хөлд ордог. Энд чинь нөгөө одоо байгаль дээр те одоо энэ аратан амтын хүртэл те одоо жишээлбэл гөрөөс те ингээл дөнгөж төрлөө гээл унахч гэсэн те ингээл төрлөө гээл төд удалгүй л дөрөв үл дээр ингээл босоол энэ ч нэг юм инстинкт биш те зүг сонгороо ингээд барилттай адилхан хүнд ингээд байглаасаа юм дасан зохицох суралцах тийм чадвар угаасаа төрлөхөөс байдаг. Тэрнийг нэг ингээд хүүхдүүд чинь ингээл яагаад гэж асуудаг те юу юм яагаад ер нь яагаад ингэдیں энэ юу вэ гэж маш олон тийм тань мэдхгүй одоо юм асуултууд өөрөө ингээд таньж мэдэх гээд байгаад орчно. Зарим зүйл ингээд аваад амталж үзээлт те. Ингээл янз юм бүр л амдаа ич гэдэг дээ шүү дээ. Зарим нь ингээд хоолноо руу орчихгүй гээл. Тэр чинь ингээд нэг юм мэдрэх гээд таних гад орчноосоо суралцах гад ингээд нэг юм тархин ингээд ажиллаад байгаа байхгүй юу? Тэг хүн болох хүүхд болгон л юм байдаг. Тэ? Тэгэл ингэж явсаар байгаа л сургуулийн өмнөх боловсрол яг хамрагдана. Тэгээ сургуульд орлоо гингүүд л одоо юу гэдгийг. За энэ хүүхэд бол юу ч мэдэхгүй хүүхэд. Одоо ингээл юм мэдгэж байгаа гэдэг байдлаар бид нар хандаад байдیں۔ Л да. Сургуульд орж иж одоо баг цагаан цаас гэж баг нэрлээд байдаг шүү дээ. Хүүхэд бол цагаан цаас. Уг нь цагаан цаас биш л дээ. Тэр чинь ингээд юм зөндөө олон өнгө бодог холилдсон цаас байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд хөөрхий бас 6-наас хүртлээ зөндөө юм үз туулж байгаа шүү дээ. Зарим нь унана те босно плет рүү гар мараад өрнө ингээд юм болгоноос суралцаа явж байгаа. Уг нь бол цагаан цаас биш л дээ. Маш олон өнгө бодог холилдсон цаас байхгүй юу? Тэр цаасыг ингээд олон төрлийн цааснууд ирж байгаа. Одоо жишээл иймэрхүү л харагдаад өнгийн юм олон. Гэхдээ энэ өнгөнүүд нь болохоор янз бүр. Ягаад гэвэл ямар ээж ав байна те ямар гэр орчинд өсөж гин те гэдгээс шалтгаалаад янз бүрийн өнгөтэй. Энэ өнгийг нь одоо боловсролын байгууллага уг нь ингэж таньж тогтоогоод энэ ямар өнгийн хүүхэд юм гэдгийг тогтоогоод онцлно гэсэн үг л дээ. Тэгээд энэ хүүхдэд ямар одоо арга зүгээр хичээл орох уу гэдгийг нь одоо тухайн хүүхдийнхээ онцлог тохируулж л одоо уг нь сургалт хүмүүжлийн ажлыг явуулах хэрэгтэй, сургалтын ажлыг зохион байгуулах ёстой л доо. Уг нь бол тэгэхгүйгээр яадаг вэ гэхээр бүгдээрингийн тэгшдгээд нэг болгоод нэг хүүхд болгоод тэгээ бүгдээрэнд нь гээл ишиг ороод тэгээл та нар бол юуж мэдгүй те тэгэл сургалтын байгууллага гэдэг хүн бол бүгдийг мэддэг гэдэг. Ингээд ихлээр чи нөгөө нэг би юмыг өөрөө ингэж бие даа сурыг барья гэдэг нөгөө нэг юм зан чанарууд чинь болохоор мэдхгүй болоод чи бол суралцагч нөгөө хүн бол багш бүгдийг мэддэг. Багшаасаа л бүх юмыг сурах хэрэгтэй гэдэг ийм одоо үйл ажиллагаар оруулчлаад өчөж байгаа байхгүй. Тэгэхээр ч л хүүхдүүд чинь нэг янз бүр байгаа шүү дээ төрөний адилхан өнгөтэй. Хүн гэдэг чинь ойлгохгүй юмдаа л дургу. Тэ? Ер нь замраагүй юмд дургу байдаг. Тэгээ ойлгохгүй болоод ирэхлээр л тухайн хичээлдээ дургу болно. Тэгээл цааргалах юм болно. Ингээл нөгөө л нэг гэр бүлийн асуудлууд үүсэж байна л да. Манай сургууль дээр бас би хичээл заадаг байхдаа их олон бас янз бүрийн л одоо хүүхдүүдтэй ажиллаад явж байсан. Тэгэхэд бол ингээд багшаа би ингээд тэ ингээд нэг тог ингээ өөрөө ингэж оролдож нухсаар хагаад бодоод сурчлаа штэ гэдэг тэр хүүхдийн нүд бол нэрээ шал өөр байгаа байхгүй юу. Тэгээ урд нь ингээл алдаж онгонгууд л манайхан чинь ингээл улаан балаар те буруу ингээл нэг шугам татал те нэг амар том буруу гээл тэгэл чи энэ дээр алдсан гээл алдааг нь хэлээлээ. Гэтэл тэр хүүхд чинь алдчихийж алдах нь зөв байгаад байгаа байхгүй юу те. Алдаад тэгээд би энэ дээр алдсан. Дүүлээ дараа нь би энэ дээр алдахгүй те гэдэг. Тэр арга замаа хүн өөрөө л олд юм л багш хүн яг нь тэрийг нь зөв чиглүүлэх хэрэгтэй юм асуултаар. Тэр асуудлынхаа ард хүн өөрөө л гарах хэрэгтэй гэдэг дээр нь л одоо багш жоохон дэмжлэг өгөө чиглүүлээд өгчих юм бол жохооч байсан хамаа авахгүй жоохон даваач хийж болно. Тэгээ гарцсан хойно эргээд харахаар нөгөө хүүхд чинь хөнгөн бодлого байна хүнд бодлого байна хамаа авахгүй. Би нэг өөрөө хийж сурсан шүү гэдэг итгэл төрдөг юм хүнд хүүхдэд те. Тэгээ тийм итгэлээ одоо олцсон хүүхд бол цаашид юуг л юуг одоо сурах тэр итгэл нь одоо өөрийг нь бадрааж өгдөг юм байна л.
ангиснэрээ тухайн хүүхэд одоо амжилттай суралцах, амжилттай одоо өөрийгөө хөгжүүлэх, амьдрах алдаанаасаа суралцаад би даваад гарсан шүү гэдэг тийм өөр одоо итгэл үнэмшил бий болдог. За ингээд итгэлтэй болсон хүүхэд бол цаашаа бол юу л их сурах бүрэн боломжтой байдаг. Юм болгоныг зөв хийх гээл те зарим хүүхдүүд ингээд багшаа саавал онц дүн авах гал байх. Буруу мууч авч болно, алдчих болно. Тэр алдаануудаа л сайн хийгээд явах мэн хүүхднээс нэр. Одоо жишээ нь яг тэр нийгэмдэр нэг тийм үзэгдэл гараад ирнэ шүү дээ тий. Тэгэнгүүт л одоо чинь 10 жилдээ 4 жил сурсан ч гэдэм үү. За тэгэл ингээл бакалавр, магистр, докторийн зэргүүдээ ингээд залуудаа ингээд хамгаалж байгаа ингээд иймэрхүү тохиолдол гарч ирээ. За яг мэдээж дэмжиж байгаа багш нараа олон байдаг байсан баг. Шүүмжилж байгаа тохиолдолд шүүмжилж байгаа багш нар хэр олон байх вэ? Чи одоо зүүндөө. Тэгээ голчлон юу гэж хэлэх вэ? За би бол яг бүр яг ясмин дээр 16 настай болсон судлаар магистр хамгаалж шууд докторийн ажил руу орсон. Судалгааны ажил, докторийн судалгааны ажил руу. Тэгээд чинь бүтээлээр хамгаална гэдэг бас нэг гэрээрээ ингээд нэг юм маш олон хүүхдийн хэрэглэтгүүнүүд гэрээрээ манай ээж манай бас хийдэг. Тэгээ би бас тэрэнд ингээд тусалцаад хоёулаа ингээд нэг юм нэг гэсэндээ хүн ингээд хийх явцдаа сурдаг юмаа гэдэг. Энэ одоо агуулгын хүрээнд сургалтын хэрэглэтгүүн гэж боддоор хийдэг. Хэрэглэтгүүнийг гэрээрээ баг үйлдвэрлсэн дээ. Хэрэглэтгүүн гэдэг нь за тэгэл ном сурах хүчиг тий тэгэл нэг юм сампин мампин гэтээ сампин бас өөрөө бас нэг арай өөр нэг жоохон нэг юм одоо орчин үеийн кейсэлүүдээр жоохон арай хэлбарчилсан гэдэг ч юм уу тий ингээд юм сонирхолтой. Тэгээ зарим нэг ингээ үлгэрийн ном энэ төр ингээ хийгээд тэгэл нэг үлгэрийн номон дотор ингээл монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм олон хичээлийн агуулгыг интеграц хийж ингээд нэг үлгэрийн ном энэ төр болгоод нэг тэр үлгэрийн им одоо дэлгэмэл им зураг хөрөгтэй ингээд нээдэг тэрийг уншихад л монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн ухааны хичээлүүдийг ер нь агуулгыг интеграц байдлаар авчих. Тэгээ хүүхдэд сонирхолтой. Тэгээд үгийн сан нэмэгдэнэ. Тэгээд түүхийн одоо сон цаг дараалалтай гэдэг ч юм уу. Тийм сонирхолтой байдлаар тийм маш олон хэрэглэтгүүн одоо хийдэг байсан, хийсэн. Манай ээж маань л ерөн голцоо бас санаачлал хийгээл би тэрэнд нь яг тусалцаал одоо яг бас яг хүүхдүүд дээр яг яаж бууж ийн те тэр интер дээр нэлээд сайн ажиллаад тиймэрхүү эргэлтүүнээрээ баран ингээд доктор хамгаална гэж нэг хэсэг явсан. Тэгсэн чинь юу тийм юм байхгүй. Нас нь болоогүй байна гээл. Тэгэл дараа нь судалгааны ажил авчиад ясан чил нас нь арай л жоохон байна да. 18-т доктор хамгаална ч гэдэг бас юу байсан гэдэг. Тиймэрхүү шүүмжүүд нэгдүгээрт. Хоёрдугаарт бас ямар юу байсан бэ гэхээр энэ хүн чинь ерөөсөө доктор хүн гэдэг бол ерөнхийдөө маш сайн одоо судлаач. Тий судлаач хүн байх хэвээр. Судалгааны арга зүйнүүд маш сайн эзэмсэн байх хэвээр. Тий судалгааны арга зүй. Ямар дарга зөвгөр судалгааны ажил бичиж байгаа. Энэ хүндний хүүхэд чинь тийм байхгүй. Зөвхөн өөрийнхөө ингээд юм одоо хар ухаанаар бараг л одоо ингээд явж байгаа. Тий яваад байна. Тийм байхгүй гэд. За бас бодит эрг шүүмжлүүлэлт л дээ. Иймэрхүү шүүмжүүд бас маш их ирж ирсэн. За тэгээ ер нь бол дэлхийн нийтэд бол энэ чинь заавал академик юм байх хэрэгтэй юм чинь өөрөө гэдэг ийм гоц одоо юу гэж чинь за энэ хүүхдүүд яг гоцтой нь бол хинч одоо бараг марахгүй. Гэхдээ доктор гэдэг чинь өөрөө судалгааны ажил хийж байгаа ийм судалгааны арга зүйтэй байх хэрэгтэй энэ гэдэг. Тиймэрхүү зүйлүүд бас их одоо гарч ирсэн. Тэр нь ч нэг бас бурууч гэж бас бодохгүй л байгаа юм л та. Тэгээд тэгж байгаа л тэгээд 24 настай хамгаалсан л та. Хэрвээ одоо таны хүүхдүүдээс ч юм уу те танд олцсон шиг тийм боломж олдоод анги дэвшээд ч юм уу эсвэл залуудаа илүү их сурч боловсроод арай өөр байх өмнө гიშгэх боломж гарвал та зөвшөөрөх үү? За яг хөө зүгээр ерөнхийдөө яг ангиараа суралцаад явал гэж би бол зөвлөнө. Тий, тэрийг бол одоо яах юм бэ? Тий, чи зүгээр ангитаа сурдагаараа сураа. Явдгаараа юу. Зүгээр яг ангиасаа тийм төрүүлээд ч юм уу юм одоо агуулгаа үзэж болно. Тий, одоо юу гэдгийг сурч болно. Тий, одоо сурч болно. Тийм би заавал 10 дугаар анги байлаа гэдэг 10 дугаар анги хичээлээ зурлаад байна гэсэн үг биш шүү дээ. Дээд ангийнхан тоо энтрийг бодож болно, сурч болно. Гэхдээ яг тэр 12 жилээ суралцаад төгсөх ёстой гэж би бол тэгж харж байгаа. Тэгээд төрүүлээд яг агуулга үзсэн хүүхдүүд арай илүү гүнзгийрээд ч юм уу дараагийн төвшний сургалтандаа бэлдэнэ биз. Тэр боломжийг нь олгоод өгчих ёстой л гэж бодож байгаа. Тэрнээс чи заавал 6 дугаар ангидаа яг 6 дугаар ангийн хичээлээ л үзгээд байх биш тий. 6 дугаар ангийн хүүхд 6 дугаар ангийн хичээлээ үзлээ, сурлаа, төрүүлээ дуусчих юм бол жоохон гүнзгийрдэг ч юм уу. Эсвэл дараагийн төвшний засал даалгавраа бодох ч юм уу. Тэр бол нээлттэй. Хэдийгээр ингээд
одоо хүн сонсгоод тэ ингээд жоохондоо ингээд том хүн шиг болцсон юм шиг тэ өөрөө ингээд шийдвэр гаргаад явсан юм шиг өөрөө бүх зүйлээ бүтээн босгосон юм шиг байгаа боловч насан туршаагүй хүүхдэл насан туршаагүй хүүхдэрэл байгаа. Хэрвээ өнгөрсөн цаг хугацаа амьдралаа та багхан ч гэсэн зөө явсан гэж бодож үнэлдэг бол тэр замд одоо гэрэл асаач гэсэн чиглүүлэг чинь юу байдгийм бол Тэгээ өнгөрсөндөө бол би бол хийж харамсдаггүй. Тэгээ энэ бол зайлшгүй нэг хүн ч юм уу одоо эсвэл ямар хүмүүс ингэ явах ёстой л нэг одоо туулах ёстой л нэг зам. Тэгээд хүүхэд байхдаа өөрөө хүүхдүүдэд хичээл заана гэдэг чинь өөрөө тэгээд багш болно гэдэг чинь багшийн мэрэгжлийн бас нэг багш мэрэгчлэн бэлтгэхэд бас нэг өнцөг гарч ирж байгаа юм л та. Тэгээд ер нь бол ингээд нэг талаас нарах юм бол тийм хүүхэд байхдаа өөрөө хүүхдийн тэр заах арга барилаа олоод тэгээд тэр чинь эхлээд би онлайн дуу буюу номын дуу сонсоогүй байхдаа би одоо ингээд өөрийн одоо практикаараа мэдрэмжээрээ багшлаад яваад байсан байж тээ тийм тэр ингээд тэр одоо үйл явдал одоо тэр нөхцөл байдал бол бас нэг багш болж байгаа хүмүүст бас хэрэг болж магадгүй тий ингээд нэг заах арга зүй бас хэрэг болж магадгүй тийм учраас би бол эндээ бол би ерөөс хийж харамсдаггүй сайхан байдаг одоо энийг одоо хэн нэгэн заавалжгүй бас гаргаж ирэх хэрэгтэй байсан гэж бод. За мэдээж хамгийн чухал чиглүүлэгч бол манай ээж байсан. Гэр бүл болгонд одоо ч гэсэн ер нь бол одоо ээж, аав тий одоо тэр эцэг их, эмээ, өвөө эн чинь өөрөө баг одоо сургалт болон хүмүүжлийн ер нь бол баг л суур нь бол бас гэр бүл болчиход байна шүү дээ. Хэдий одоо сургалтын байгууллага бол боловсрол болох гээд явдаг ч гэсэн анхдагч одоо хэрэгцээ шалгал бол гэр бүл байдаг. Гэр бүлийн орчиндөө хүн бол ерөөсөө маш их зүйлийг сурдаг. Тэгэхээр гэр бүлийн орчинд хэн тэр хүүхдтэйгээ хэн нь их цагийг өнгөрөөж ин тэр нь одоо хүүхдэд зөв үлгэрлэн зөв үлгэрлэх, зөв чиглүүлэх маш чухал байгаад байна. Тэгэхээр нэг гэсэндээ эцэгчүүдийн боловсрол маш чухал байгаад байна. Эцэгчүүд боловсролыг юу гэж үнэлж байгаа юм, юу гэж харж байгаа юм. Хүүхдээ ерөнхийдөө яг ямар байдлаар юм хэлж байгаа юм, юу ойлгуулж байгаа юм гэдэг нь өөрөө маш чухал болчиход байна. Тэгэхээр миний хувьд бол бас багш нарын гэхээс илүүтэйгээр бас эцэг эхчүүд бас ямиг их зөв ойлголттой, зөв бодолтой байж иж одоо боловсролыг зөв хардаг байж иж боловсролыг зөв бас үнэлдэг байж иж тэр хүүхдүүд л яг л тийм хүн болно л доо. Амьдрал чинь бол ингээл тэр чигээрээ туршлага явж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо хамгийн том ололт амжилт гэдэг бол чи одоо өнөөдрийн хүртлэх туулсан зам нь л да. Алдсан бол тэр алдаагаа дахиж давтаагүй байна гэдэг яг ингээд туршлагыг хөрвүүлээд явна гэдэг нэг талаараа төлөвшил нөгөө талаараа туршлага болдог. Тэнгүүт жишээ нь юу гэдэг зүгээр заримдаа ингээд яг амьдрал дээр гараад ирэнгүүт ахмадууд ч гэдэг юм уу те аав ээж нар чи жоохон байгаа болохоор чи залуу байгаа болохоор ингэнэ амьдрал чинь ингэдэг юм а гэдэг нэг юм зөвлөгөөнөд явдаг штэ тий. Тэнгүүт тэр яалтчгүй яг нэг юм гэдэг насны онцлогуудаас бас шалтгаалаад байгаа юм шиг байдаг байхгүй. Тэнгүүт өдөр жишээ нь би таны хувьд бол яг ингээд баг өсвөр насн дээрээ шахуу багш болчихсон бүхэл бүтэн ингээд үйл ажиллагаа явуулдаг сургуулийг ингээд өдөртөж чиглүүлж явж байгаа гэл тэгэнгүүт чинь нэг яалтчгүй үнэхээр нэг насны хувьд залуудах жоохон байх тэгэл нэг шантрах ч гэдэм юм тиймэрхүү тохиолдлууд бол гарч ил байсан байгаа бах тий. Тэгэнгүүт яг тэр босго шалтгаан нь юу байсан бэ? За би нэг юм одоо шантрах үе ингээд гараад ирлээ муу зүйл тохиолдох ч юм уу тий. За одоо ингээд болохгүй бүтэхгүй юм гарч ирлээ гэж бодоход за одоо удахгүй жаргалтай үе тий дээшээ үе энэ ирэх юм байна да гэд. Ягаад одоо муу зүйл тохиолдох одоо ингээд одоо ямар нэгэн сэтгэл таагүй юм тохиолдоход би баг ингээд за чи одоо баг баярлцгаа гэдэг байхгүй өөртөө тий. Ягаад гэхлээр эн чинь нөө ирж яваа цаг гэдэг шиг одоо муу юм болж байгаа юм чинь удахгүй энэс дээшлэх юм байна да гэдэг ч юм уу. Тий ингээд өөрийгөө дотроо бодоод тэгээд за ингээд ямар нэгэн асуудалд бол заавал шийдэл байдаг. Жохон бодчихол юм бол тий жохон ингээд бодоод тунгаачхал юм бол заавал нэг шийдэл байдаг. Магадгүй зүв зүгээр явж ирсэнд орвол бараг л ингээд нэг жохон болохгүй зүйл энэ төр гарч ирлээ гэхэд зүгээрээс юм улам илүү амжилтанд хүргэх тэр шийдлийн дараа нь тэр нөгөө нэг алдаанаас ч юм уу нөгөө нэг асуудлаас нь үүсч эхэлдэг юм байна л та. Тэгэхээр нөгөө нэг тэр асуудал үүснэ гэдэг чинь дараачийн илүү гаргах тэр шийдлийг бий болгож өгдөг зүйл юм бэл. Тэгэхээр нөгөө нэг ингээд юм хүн ингээд асуудал болгоноос ингээд суралцаа шийдэл болгоо гаргаад яваад байна гэдэг чинь ирээдүйн тэр урт хугацааны одоо томоохон шийдэл
төлхөөрний боловч бодод тийм. Та ер нь хэдэн настайдаа анх та бодож исэн бол сандаг уу? Хүүхд ер нь хэдэн настайгаас та бодож математик сурах боломжтой байдаг юм бол тэгэл хязгааргүй шүү дээ. Тэр хэдэн тэгэл дөнгөж төрөөл тэгэл нэг ухаан ороод тэгэл 1 2 гээл юмны мөн чанарыг те нэг чихэр ав байна, 2 чихэр авна гээл тэгэл энэ амьдрал чинь угаасаа тэгэл тоо гэдэг чинь өөрөө байнгын л өдөр тутамдаа за ялангуяа ах トゥ нартай хүүхдүүд бол те надад 2 чихэр байна гээл ахт нь 3 чихэр 1 чихрийг авдаг ч юм өөр төрөө ниндэг ч юм уу те тэгэл ингээл нэг ингээл нэм юмсын одоо нэг хитэн төшрөх тоглоом байна гэдэг ч юм ингээл юмсын мөн чанар утга учир тоо ингээд ерөөсөө л нийгмээсээ эргэн тойрон орчноос ингээл хүүхдүүд угаасаа ингээл суралцаал явчихдаг. Тэгээд миний хувьд болохоор нэг юм хялбарчлан хэсэлтэйгээр төвхтэй аргаар бодож имийг их бодох гэж оролддог. Аливаа нэмийг ингээл бодлого бодохдоо тооны машин гэж ашиглахаас л тэгээд те дандаа гараараа бичиж. Нэг гэсэндээ ингээд юм төвхтэй арга нь өөрөө л ингээл цаанаа эргээд ингээд юм тархийг ажиллуулад байдаг юм байна л да. Одоо нэг хялбараар одоо юу гэдгийг боднохоос илүүтэйгээр одоо өөрөө заавал бичиж те тэрийг нэг бодлогыг чинь бодохын тулд заавал нэг юм тухайн хүнээс нэг юм хөдөлмөр шаардах гэдэг шүү дээ. Тэр хөдөлмөрлөж тэгж тоо бодно гэдэг нь л өөрөө бидний одоо энэ тархины үйл ажиллагааг сэргээж өгдөг, өдөөж өгдөг, тэрийг ингэж тэлж өгдөг. Тэгээ тэрэн дотор байгаа нейро мэдрэлийн эцэс чинь мэдээлэл маш хурцтай дамжуулж өгж байгаа. Ингэснээрээ нэг тархины чинь ингээм одоо өвчгөр юу нэг юм улам ингэж илүү одоо юу гэдэг юм бэ өвчгөр болгож биччих юм уу те одоо тэгжээч нөгөө хүний юм суур одоо юм сэтгэн бодох чадвар хөгжиж явдаг юм байл л дээ. Тэр нь цаашид ингээм амьдрал юмд хэрэг болоо явдаг. Баахан томьёо энэ томьёо цээжлээд миний амьдрал хэрэг болсонгүй л хүмүүс ярьдаг лээ. Тэгэл тэр томьёог цээжлээд тэрийг хувиргаад дэвтэр дээрээ бодоод нөгөө нэг тархиуд нь ажиллаад нь шүү дээ. Тэгээд ард нь гарна. Тэгэхээр чин тэр процесс дунд чинь хүн чинь багштай харьцсан, хүүхдтэйгээ найзуудтайгаа харьцсан, ширээний ард тодорхой хугацаанд сууж сурна. Тэгээ нэг одоо бодлогоныхаа ард гарахын тулд тодорхой одоо зорилго дэвшүүлж чинь, зорилгынхоо ард гарч ийн. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цагт нь биелүүлж ийн. Энд чинь өөрөө хүүхдийг нөх хүмүүжүүлэх үйл ажиллагаанд давхар явагдаа л байна гэсэн үг. Тий. Энэ ерөөсө баахан одоо энэ үйл дунд энэ баахан хичээлийн тэр цагууд дунд чинь боловсрлооч олж авч ийн, хүмүүжлээж олж авч байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхгүй тэгээ манайхан болохоор одоо юу гэдгийг нэг хит хитгэн жишээ аваад одоо бараг л манай ангийн онцлогчдод нь хайцсан бэ гээл те. Бараг л би бараг тэр онцлог муу сурж байгаа онцлогчдоос дээр яваад байгаа. Цөөхөн итгэн кейстэй л тийм байгаа юм. Ерөнхийдөө ингээл судлаад үзээд яхалаа ер нь л тэгээ хичээл номдоо сайн хүмүүс сайхан л явдаг. Хүүхдийн тархины хөгжил гэл бид нар ярьдаг те. Гэтлээ тэр хүүхдийн тархийг яг хурдцтай гэдэг юм уу сайн зөв хөгжүүлээд олон талын мэдлэг чадамжтай болгохын тулд ер нь хаана юун дээр анхаарах ёстой байдаг гэж та хувийнхаа зүйлс боддог вэ? Тэгэл маш л олон хүчин зүйлс мэдээж нөлөөлнө шууд энэ тэр гэж хэлэхэд бол хэцүү. Гэтэ ядаж нэг наад захын амьдрал орой ойрхон ч юм уу те. Тэр ер нь бол ер нь харуул өөрөөр л одоо бие даалгаж юм асуудалтай л нүүр тулуулах хэрэгтэй. Гэхдээ тэр нь нэг амар хүний дааж биш те. Хүний дааж давшгүй зүйл биш те. Нас сэтгхийн бие бэлтрийн хувьд тохирсон тийм одоо юу байдгийг даваануудыг давуулах хэрэгтэй. Өөр нь. Тэр давааг давахдаа бүдэрч унж болно, халтэрч унж болно, давж чадахгүй ч ээж болно, хамаа байхгүй. Гэтэл нэг юм жижигхэн даваа. Хамгийн гол нь тэрэнд бас нэг төвчээр хэрэгтэй. Тэгэхгүй манай эцэгчүүд юм маш богино хугацаанд л ингээл хурдан ингээл нэг юм нэг компьютерт програм суулгаж байгаа юм шиг л хурдан юм лаг болгочих гол байдаг биш те. Цаг хугацаа орон зай төвчээр хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээ тэр хүүхд чинь эхлээ тэр юм чинь шууд 100% мэдээж хийж чадахгүй алтан нон нэг юм сурна. Тэр явж байгаа алдаж онж байгаа энэ өөрөө цаг хугацаа энэ үйл явц чинь энэ үйл өрнөл чинь өөрөө тухайн хүүхдийг сургаад л байгаа хөгжүүлээд л байдаг. Тэгэл нэг юм асуулттай үлдэн дотроо бодно. Нэг юм алдаад үзсэн дотроо бодолтой л байгаад байдаг. Тэгэл тэр нь ингээд тархинд нь бодогдоол дараа нь шийдлээ олон олох хүртэл ингээд хөгжөөлөд. Энд чинь өөрөө бодож байгаа энэ бодол нөхцөл байдал чинь өөрөө ингээд тархин хөгжөөд л яваад байдаг байхгүй юу. Тийм бодлоготой байхын тулд эцэг эхчүүд байдаг юм уу те одоо гэр бүлийн орчинд аваа штэ. Нэг хөөрхөн жижиг сажиг юм нэг даваа өөртөө асуудлаа шийдвэрлэж болох үс тийм даваануудыг өгөөд л авах хэрэгтэй. Өөрөөр нь хийлгэж авах хэрэгтэй. Урдуур нь орж биш. Одоо шуудхан хэлэхэд бол манай эцэг эхчүүд байдаг ч юм уу
одоо эмээ өвнөр гэдэг юм уу ингээл нэг хүүхдээ ингээд нэг өөрөөсөө ингэж тулж өөрөөсөө яхаас илүүтэйгээр ингээл нэг юм зааж өгнө гингүүтлээ шууд баг бодоод өгдөг ч юм уу тий гэрийн даалгаврын баг хийгээд өмнөөс нь баг хийжтэй юм хийгээд өгдөг тий. Тэгээ нөгөөт нь очиод ингээд өөрөө сураагүй тий багш нь очиод гэрийн даалгавраа хийсэн үү? Хийсэн. Хийгээг болохоор эцэгчүүд рүү тий яагаад та нар гэрийн даалгавраа хийлгээгүй байгаа юм бэ гэл. Тэгвэл эцэгчүүд нь хүүхдтэйгээ яаж нэг 10 минут 20 минут суугаад ингээд зааж өгөө яах нь жоохон ойлгохгүй болгоод гохолтой тэр хүмүүсийн буруу биш нөө мэрэгжлийн бос хүмүүс шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн бос хүмүүст гэрийн даалгавар гээд өгчлөөр чинь нөгөө хүмүүс чинь тэгээ хийгээд за чаддаг хүмүүс нь бол хийчихнэ тий. Чадахгүй хүмүүс нь нэг өдөр өнжүүлэх гээл нэг газар авчаад тэгэл нэг гэрийн даалгаврыг хийлгэсэн болол ингээл яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь уг нь гэрийн даалгавар гэдэг бол гэртээ бие дагаад хүүхэд анги дээр үтсэн ямаа давтах байдаг ч юм уу. Бие даач хийх хэрэгтэй зүйл гэдэг. За эсвэл одоо жоохон бас сайн ангидаа санaalгаагүй бол эцэгчүүд нь одоо уг нь чиглүүлээд одоо мэрэгжлийн хүнийг хийх л ёстой л ажилтаа уг нь. Гэтэл эцгийн оролцоо гэдээ ороод ирэхлээрээ шиг мэрэгжлийн бос хүмүүс болж байгаа. Мэрэгжлийн бос хүмүүс тэгээд тэр суралцахын үйл явцад оролцоод ирнэ гэдэг чинь л манай ээж ингэж хэлсэн гэж очиж багштай хэлнэ. Багш тэгээ ээж аав нэг юм зангуул манай багш ингэж зааж өгөөгүй юм гэдэг юм ярьдаг. Ингээд юм нэг юм нөгөө дунд нь хүүхэд үл ойлголцол нөгөө нэг асуултыг тэмдэглэж байгаа байхгүй. Багшийн зөв юм уу? Манай эцэг их гэр бүлийн эмээ өвөө хэн байдгийг те тэр хүний зөв юм уу? Тэр би одоо яах вэ? Тэр би одоо яах вэ гэдэг ийм асуулт дунд хүүхэд үлдчихдэг. Тэгэхээр нөгөө л миний хэлсэн сургалтын байгууллага болон багш гэр бүл хүүхэд энэ чинь хоорондоо маш нэгт уялаатай байх хэрэгтэй юм шиг байна тийм. Одоо жишээ нь хүний яг амьдралын одоо мөн чанар тий амьдралын замнал бол ерөөсөө л одоо төрлөө ингээд суралцлаа. Тэгээд ерөнхий одоо мэдлэгийн эрдэмтдээ авлаа. Тэгээ ямар чиглэлээр амьдрах уу гэдэг сонголтоо хийгээд бакалаврын боловсролоо эзэмшлээ. За тэгээ ажлын байран дээр гарлаа. Ирээдүйн амьдралаа ингээд одоо энэ салбараар ингээд тодорхойлж авч ашиг орлоготой байх нэ гэдэг нэг яг л нэг ийм л нэг замнаа шүү дээ тий. Тэрийг ингээд илүү богино хугацаанд илүү одоо залуу наснда ингээд мэдэрчлэхээр магадгүй санхүүгийн хувьд ч гэдэг юм уу эсвэл яг амьдралыг таньж мэдхийн тухайтай ч гэдэг юм уу давуу талууд юу нэхэр олон байсан бэ? Яг таны хувьд. Давуу талч байна тий сул талч эсэргээрээ сул талч бас байгаа. Давуу талууд гэвэл туршлага их залуу дээрээ хоримтлуулсан гэх юм уу да тий туршлага бас мэдээж их хоримтлуулсан байна. Тэгээд дээрээс нь бас тэгээд маш олон юмыг ингээд эргцүүлэн бодоод тий тэгээд арай бас сүүл рүүгээ ингээд арай ингээд юм тайван болох тэгээд амьдралаас арай кайф авах нь арай жоох мэдэрдэг юм уу мэдхгүй би ихтэй хүн болгоно л өөр шүү тий мэдхгүй тэгээд одоо ингээд зүгээр ингээд бодоод тахлаар ингээд нэг жоохон энэ чинь ийм л байдаг шүү дээ тий за энэ чинь бас ийм л байдаг тий заримдаа болохгүй юм гэж бас байна заримдаа бүтэх юм гэж бас байна болохгүй юмыг заавалжгүй нэг ингээд урд нь чинь ингээд болохгүй л ингээд яваад идэг гэсэн ба за ингээд эн чинь ийм байдаг шүү дээ гэдгийг бас ингээд ойлгочдаг тэгээд дээр нь ингээд за ялангуяа ингээд боловсролын байгууллагад багшаас эхлүүлээд ажиллаа дараа нь судалгааны байгууллагч хүртэл удирдал ажиллаа. Тэгээд ингээд боловсролын салбарт ингээд ажиллаад явхлаар ингээд залуу насны дээрээ маш олон төрлийн ажлыг хийгээд үзчихдэг юм байна. Багштай ажил үзлээ те. Сургуулийн захирлаа дараа нь бодлогын одоо төвшөнд нь ч гарах төвшөнд нь ч ажиллаж үзлээ. Ингээд яхахлаар за юмыг ингээд том зургаар нь харддаг. Арай болчихд юм аа л да. За зөвхөн нэг асуудлыг одоо ингээд шийдээд ингээд тэр цаана нэг асуудал болохгүй бол энэ ч бид 1000 оролдоод бүтэхгүй байна гэд арай нэг том зургаар нь хараад за ер нь бол те Монголын боловсрол бол нэг ийм төвшөнд ингээд явж байгаа. Одоо энийг одоо өөрчлөхийн тулд нэг ийм хэмжээний одоо бодлого шийдвэр хэрэгтэй байна гэдэг ийм за нийгмийн талаас бол тийм болчихдөг юм байна. Хувь хүний талаасаа бол яг л адилхан тэгэл бас мэдээж алдаж онсон янз янзын хүмүүстэй ер нь бол адилхан л гэж бодож явж байгаа. Тэгээд эргээд бодохлоор бол мэдээж нэг хүнд яадаг гэхээр эргээд бодохдоо харамсах зүйл байна уу гэж тэгдэж штэ. Над бол одоогор бол тийм харамсах зүйл байхгүй учраас за ямар ч байсан ингээл болж байгаа юм байна л гэж бодож байгаа штэ. Нэвтрүүлгийн өндөрлүүлээ. Бидний урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Таны яриа сонсож суусан хоёулын ярилцлагынхаа эхэнд ч гэсэн дурдчихлаа. Маш том холын зорилгыг тээсэн байсан. Тэгээд энэ холын зорилгодоо заавал хүрээрээ гэж ерөөй хүсье. Цаашдаа бол одоо бас энэ боловсролын салбараа
аварч үлдэх. Тэгээд одоо Монгол хүний бас яг ур чадварыг бүр яг дэлхийн хэмжээнд гаргасан ийм болгохын тулд биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж боловсрал хэрэгтэй. Боловсралыг түгээхийн тулд мэдээж одоо оновчтой яг хүн рүүгээ чиглэсэн хүнийг хөгжүүлсэн ч тэр онлайн талаас ч тэр маш сайн боловсруулсан хөтөлбөр бас мэдээж тодорхой хэмжээнд хэрэгтэй байх те. Тэгээд энэ болгон дээр та бас яг өөрийнхөө оролцоог гаргаад хувь нэмрээ оруулаад яваарай гэдгийг танд захиж бас хүсмээр байна. Нэвтрүүлгийн урлагуулсан ажланд баярлалаа, ажил амжилт хүсье. Маш их баярлалаа. Сайхан өдөр бас сайхан ярилцлага. Бас их маш баярлалаа бүх үзэж байгаа хүмүүстээ шинэ оны мэнд хүргэе. Тэгээд 2026 онд бүгдээрээ сайхан гоё босролтой анхаарсан. Угаасаа нэг босролын одоо жил болж байгаа. Тэгэхээр 2026 онд улс даяараа бүгдээр нэг босролтой нэг жоохон анхаарад төр засагч тэр ард иргэдч тэр хүүхдэд маань ч тэр те анхаарсан сайхан жил болох болтугай. Баярлалаа.